Сайко жаа. За юу яцхан залуусаа. Та бүхэнд энэ өдрийн мэд хүргэе. Өнөөдөр би Японд дахь механикчийн амьдралын тухай буюу өөрийнхөө ажлын тухай ярих гэж сууж байна. Автомашин сонирхдаг, машин засах сонирхолтой хийж байсан тэгээд энэ видеог дуустал нь үзээрэй. Хамгийн түрүүнд би өөрийгөө яаж механикч болсон талаар түүгээ хуваалцъя гэж бодлоо. Анх 2014 онд би Монголд их сургуулаа төгсөөд ажилд орсон байдیں۔ Гэхдээ ямар ч механикийн чиглэлтэй бол ямар ч холбоогүй. Тэгээд тухайн үед шинэ оюутан ч гэсэн бас давгүй цалинтай ажилд орсон. Том хүн маань төрсэн байсан. Тэгээд их нэртэйгээ гуруулаа хотод амьдардаг байсан. Жил гарan амьдарсан ч гэсэн ямар ч мөнгө хүрэх боломжгүй гэдгийг ойлгоод гадагшаа явахаар шийдсэн. Тэгээд Японд ирээд хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ажилтан болох зорилготой байсан ч гэсэн тэрэндээ үрж чадалгүйгээр машины сургуульд орсон. Яагаад машины сургуульд орсон бэхээр тухайн үед аль болох хурдан компани ажилтнтай үндсэн ажилтан болох сонирхолтой байсан. Японд механикчийн чиглэлээр сурах юм бол ажилд орох үндсэн ажилтан болох магадлал маш өндөр байдаг. Өөрөө тийм машин дэргэнд би хоббигүй ямар нэгэн машин засах сонирхолгүй ч гэсэн тэгээд гараараа хийх юм байна ямар ч байсан өөрийгөө сориод үзьегээд механикч болсон байдгийг. Одоо энэ мэргэжлээрээ 5 жил ажиллаад байж байна. Эхэндээ жоохон ажилд орчоод би ч одоо юу хийгээд байна гэж эхэндээ их боддог байсан. Жил ирэх тусам хийж байгаа ажилдаа өөрөө сонирхолтой болоод илүү ихийг сурмаар санагдаад, илүү ихийг мэдмээр санагдаад одоо ажилдаа маш сонирхолтой, маш дуртай ажиллаа хийдэг. Тэгээд машин сонирхолтой Японд суралцахыг гэсэн механикийн чиглэлээр суралцъя гэсэн бололтой залуучууд байвал дахиад тодорхой хэдэн мэдээлэл өгье. Японд механикийн чиглэлээр ажилд орё, ажлыг гэх юм бол ямар ч байсан механикчийн зэрэгтэй байх хэвээр. Улсын зэрэг гэж, улсын 2 дугаар зэрэг, 1 дугаар зэрэг гэж байна. Тэрийг болохоор сургуульдаа сурж авна. Коллеж, эсвэл их сургууль сурна. Коллежид 2 жил суралцаад, коллежид төгсөөд шалгалт өгөөд улсын 2 дугаар зэргийг авах боломжтой. Коллежид 4 жил суралцаад төгсөөд шалгалтаа өгөөд улсын механикийн 1 дугаар зэргийг авах боломжтой байдаг. Мэдээж механикийн 1 дугаар зэрэгээр нь төгссөн хүмүүс бол арай илүү нарийн мэдлэгтэй, арай илүү өндөр цалинтай ажилд ордог. Сургалтын төлбөрийн хувьд бол ойролцоогоор нэг жилийн дунджаар шүү дээ, тий. Жилийн 1 сая йенээс 1 сая 200 мянган йен орчим. Монгол мөнгөөр бодоод үзэхэд нэг 22 саяас нэг 25 сая орчим юм да. Сургалтын төлбөр нэлээд өндөр юм шиг санагдаж байгаа боловч манай энд суралцаад төгссөн залуучууд бол хичээлийнхээ хажуугаар ажиллаад сургалтын төлбөрөө өөрсдөө төгсдөг байгаа. Мэдээж тэр нь бол мэдээж 100% боломжтой. Бүх зүйл бол мэдээж хувь хүнээс өөрөөсөө шалтгаална. Байнга хэлдэг. Таны зорилготой хэр үнэнч байх уу? Хэр тууштай байхаас ч бүх зүйл шалтгаална. За тэгээ 2 жил байна уу, 4 жил байна уу төгсгөөсөө өмнө ажлын ярилцлагуудад оролцоо явдаг. Механикчийн чиглэлээр сурах юм бол та хүссэн компанид ерөнхийдөө орох боломж маш өндөр. BMW, Porsche, Toyota, Nissan, Honda гэдэг өөрийн хүссэн компаниа сонгох боломжтой. Тэрнээс өмнө хэд хэдэн шалгууруудыг хангасан байх ёстой. Хэлний мэдлэг, Японы хэлний шалгалт N2-ыг 2-оос дээш авсан байх ёстой гэж манай сургууль тийм шаардлага тавьдаг байсан. Японы механикийн жолооны үнэлэхтэй, механик жолооны үнэлэх авсан байх ёстой байдаг. Энэ хоёрыг авсан байх тохиолдолд бусдаас төрүүлж одоо компаниудын ярилцлагуудад ингээд оролцоод явах боломжтой. Мэдээж төрүүлж оролцох юм бол аль хүссэн компани өөрөө сонгоход ямар ч асуудалгүй болно. Японд сүүлийн үед механикчдын тоо маш ихээр буурж байгаа. Залуучууд нь машин сонирхоо болсон байна. Хөгшин хүмүүс бас их болохоор машин тэрэг барих хүн бас багасж гин гэсэн судалгаа гарсан. Тийм болохоор эрэлт хэрэгцээ бол маш өндөр байгаа. Японд механикчаар ажиллахад ерөнхийдөө нэг дундаж цалин гэдэг интернетээр би бас судалж үзлээ л дээ. Тэнгүүд нэг жилийн дундаж цалин нэг ойролцоогоор 4 сая 800 мянган йен орчим юм байна. Тэр нь болохоор шинэ орсон ажилтан
10 хэдэн жил ажиллаж байгаа ажилтан бусад өөр олон төрлийн компаниуд байгаа тий. Орлого зарлах нь янз янз тий. Тэрнийхээ ерөөсө бүгднгийнх нь нийлүүлээд дундс зээл нь ингээд 4 сая 800 мянга орчим байт юм байна. Компани болгоноос шалтгаалаад тэрнийх нь орлого зарлах нь мэдээж дэшээ доошоо болох нь ойлгомжтой. Ажилд ороод эхний жил бол мэдээж энэс хамаагүй бага авах нь ойлгомжтой. Тэгээ жил болгоо ингээд өсөөд цалин нэмэгдээд явдаг. Японд бол цалин бол огцон өснө гэж байхгүй, багаар л өснө. Механикаар ажиллахад ерөнхийдөө ямар байдаг вэ гэхээр жилийн амралт нэг ойролцоогоор 121 өдөр орчим амарна. Дээрэс нь тэрэн дээрээ нэмээд тухайн жилдээ оногдсон цалинтай амралтаа нэмээд бас авах боломжтой. Тэгээ жилдээ 3 удаа урт хугацаагаар амардаг. Жилийн эцсээс оны эхэндээ 12 сарын сүүлээс 1 сарын эхээ хүрэхэд нэг 11 амарна. Японы Golden Week гэж ярьдیں۔ 4 сарын сүүлээс 5 сарын эхэнд бас нэг 11. Зуны амралт буюу Обоны Ясами гэж ярьдаг. 8 сарын дундуур маш халуун байдаг. Тэр үед бас нэг 11 амардаг. Жилдээ нэг 30 хоног бараг амардаг юм уу да. Тухайн компаниас шалтгаалаад гадаад ажилчдад одоо нутг руугаа буцахад зориулсан нэмэлтээр одоо цалинтай амралт өгдөг. Янз янзын нэмэлт юмнууд бас байдаг. Өдрийн ажлын хувьд бол ачаал ихтэй. Маш их машин орж ирнэ. Үзлийг гоншлогоо тэгээд бүгдийг хийн. Илүү цаг маш их ихтэй. Ойролцоогоор сард нэг дунджаар бодоход шүү дээ тий. 20-30 цагийн нэмэлтээр илүү цаг хийдэг гэсэн судалгаа байгаа. Миний хувьд гэсэн бас нэг тиймэрхүү. Ер нь бол ажил ихтэй. За механикийн чиглэлээр ажиллах бас нэг давуу тал нь болохоор ямар компаниас хамаарат тухайн компанийнхаа машиныг хямдруулж авах боломжтой. Ямар ч машин авах боломжтой байдаг. Энэ чиглэлээр Японд ажиллах суралцах сонирхолтой байвал бас надаас юм авлаж бас болно. Би мэдээж чадхаараа хариулъя. Хүн тэгээ ямар ч ажил хийсэн түүнийгээ сонирхоод тэрийгээ илүү судлаад илүү мэрэгшээд нарийсгаад явах юм бол ямар ч ажил бол гоё. Энэ удаад Японд одоо механик хийх талаар та бүхэнд хуваалцлаа. Тэгээ баярлалаа.